За Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5 иш ажиллагааны хүрээнд шүүр ажиллагаанууд бол гайлын байгууллага дээр ажиллаж байгаа. За шүүр ажиллагааны хүрээнд 1445 гайлын улсын байцаагч тэрийн үйлчлэгээний 465 гайлын ажилтнуудыг энэ албан эргийнх нь хөтөлтийн дагуу бид нэр материалуудыг нь шүүрдэж ингэж үтсэн. За үүнтэй холбоотой бол ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан багч, за тусгай шалгалт өгөөгүй нийт 88 албан багчид үндсэндээ 150 орчим албан багчийн асуудлууд яригдчихэв. За 23 оны 5 сарын 1-ээр бид нэр энэ ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан багчийн ажлаас чөлөөлсөн гэдэг шийдвэр гарсан явж байна. За төрийн албаны хууль шинээр 19 онд батлагдсантай холбоотойгоор гайлын байгууллага дээр одоо байдаг салбар зөвлөл бол сангийн ам дээр байсан. Сая 23 оны 4 сарын 20-ны өдөр төрийн албаны салбар зөвлөлөөс хуралдаад за төрийн албаны салбар зөвлөлийг бол гайлын байгууллага дээр ажиллуулахаар юм шийдвэр гарсан. За энэ төрийн албаны салбар зөвлөл гайлын байгууллага дээр ирснээр бид нэр энэ сул оронтой болоо одоо энэ дутуу байгаа байцаагчдын асуудлыг нийгмийн асуудлуудыг бид нэр өөрсдөө дотооддоо шийдэх юм бүрэн болцоотой болж байгаа. За ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан агчийн тухайд бол одоо төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөөд ингээд тэнцээд ороод ирэх юм бол гайлын байгууллагад буцаж ажиллах юм боломж бол нээлттэй байна. За түрүүн хэлсэн төрийн албаны салбар зөвлөлийг гайлын байгууллага дээр бид нэр хийж ажиллаж байгаатай холбоотой за 88 албан агчдыг бол бид нэр өөрсдөө тэрийн тусгай шалгалтыг нь зохион байгуулад эндээ ажиллах юм болцоо үүсэж байгаа. Хүний нөөцийн хувьд бол одоогоор гайлын байгууллагад 400 орчим албан агчийн юм хэрэгцээ шаардлага байж байгаа. За үүнийгээ бид нэрийн салбар зөвлөлөөрөө хүмүүсээ сонгон шалгаруулад ингээд нөхөлтөө хийгээд явах болцоо үүснэ. За авилгалтай тэмцэх газраас энэ ашиг сонирхлын зөрчилтөө болон ийм зөрчлийг засаг залруултлаач гэсэн ийм шаардлага өгсөн. Үүнтэй холбоотой бид энэ 20 орчим гайлын улсын байцаагч нар дээр хандж аваад ингээд олон тушаалаас нь чөлөөлөөд засаг залруулад явж байгаа. За бид сая 4 сарын 20-нд гайлын байгууллагын нийт системийн ажилчдын дунд нээлттэй хилцүүлэг зохион байгуулсан. За энэ хилцүүлгээр бол гайлын улсын байцаагчийг сэлгүүлэн ажилуулах, за хүний нөөцийг цаашд бүрдүүлэх талаар, за гайлын улсын байцаагчийн хүний нөөцийг урт дунд богино хугацаанд хөтөлбөр гаргаж ингэж шийдвэрлэхээр ийм шийдвэр гарцсан. Тэр ажиллаж байна. За дунд урт хугацааны гэх юм бол бид нэр цаашдаа энэ болсон хүчнээ яаж сургаж цаашдаа ингэж болсон хүчнээ бүрдүүлэх юм бэ гэдэг дээр за 3-5 жилийн төлөвлөлтийг бид нэр урт хугацааны гэж харж байгаа. За дунд хугацааны гэдэг бол бид нэр 25 хүртэлх хугацааны ийм төлөвлөсөн ажлуудын дунд хугацаанд хамааруулж ирж байгаа. За богино хугацааны гэдэг нь одоо 400 орчим гайлын байцаагчийн манай дээр сул оронтой ингээд байгаатай холбоотой хэрэгцээ шаардлага байгаатай холбоотой бид нэр энэ богино хугацааны хөтөлбөрүүдийг хийх гэж байна. За энэ бол энэ ондоо багтны эхний хагас жилдээ багтах юм ажиллагаанууд байгаа. За гайлын хуулийн шинжилсэн найрлагыг бид нэр одоо хийж байгаа. Тэгээд энэ маань батлагдах юм бол бид нэр гайлын байгууллагын гайлын нийт албан агчдын нийгмийн баталгаанд суурилсан нэлээд том цогц ажлуудыг бол энд оруулаад ингээд төлөвлөсөн явж байгаа. Тухайлбал одоо энэ бомб дээр ажиллаж байгаа байцаагчийн за ар гэрийн асуудал яригддаг. За хүүхдийн боловсролын асуудал яригддаг. Гэр бүлийн хүний ажлын асуудал яригддаг. Энэ бүгдийг бид нар энэ хуулийн заалтууд дээр нарийн тусгаж өгöd оруулсан явж байгаа. За мөн цалин хангамжийн асуудлууд яригддаг. Элийн бомб дээр ажиллаж байгаа бусад төрлийн байгууллагуудтай харьцуулахад гайлын байгууллагын ажилчдын цалин бол бага байдаг. За энэ дээр бид нар одоо тухайн бомб дээр ажиллаж байгаа байгалийн байцаагчийн орон нутгийн нэмэгдэлч гэдэг юм уу, хөлийн нэмэгдэл дээр бид тодорхой үе шатуудаа 50%-тэй, цалингийн үндсэн цалингийн 50%-тэй ч гэдэг юм уу, 35%-тэй гэдэг ингээд ийм тодорхой зохицуултуудыг бол оруулсан явж байгаа. Одоо энэ судалгааны шатанд ерөнхийдөө болцсон байж байгаа. За ерөнхийдөө нөгөө гайлын байгууллагын нийт албан агчид, гайлын байцаагчийг бол аль болох нүүр тулсан харилцаанаас бид нэр хол ангид байх зорилготой юм шатараатай ажлуудыг хийж явж байгаа. За гайлын хяналтын нэгдсэн төвүүдийг одоо бид нэр байгуулсан. Ингээд ажиллаад явж байна. Дүрм журмуудыг бол бид нэр шинжилсэн. Энэ шин журмынхаа дагуу ажиллаад энэ ажил маань хэрэгжиж хийгдээд явж байна. Үндсэндээ Монгол Улсын хөлийн бомб, гүний терминалууд дээр одоо гайлын үйл ажиллагаанд оролцож байгаа бүх юмнууд арга ажиллагаа нэгдсэн тийм камерын хяналтанд ингээд хамрагдана гэсэн үг. За энэ өөрөө
олон талтай, олон талын ашигтай. Мэдээж энэ хууль бус худалдаанаас сэргийлж байна. Гаалийн байгууллагын дотоод ажлууд бол тэрэн дээр бас хэрхэн явагдаж байгаагаас бид нэр хянах зорилготой. За эргээд одоо бас гаалийн байгууллагын нийт албан хаагчдын дотоод аюулгүй байдлыг хангах тал дээр гэдэг айгүй олон төрлийн цогц ажиллагаанууд явагдаж байгаа учраас энэ хяналтын нэгдсэн төв гэдэг бид нэр агуулгаар ажиллаулж байгаа. За мөн мэдээж одоо шуурхай одоо гэмтэрэг болон бусад ийм зөрчлөөс сэргийлэх зорилгоор бид нэр шуурхай удирдлагыг бол тэр хяналтын нэгдсэн төвөөрөө дамжуулаад цаг алдалгүй бид нэр хойшлуушгүй болон бусад ажиллагаануудыг хийх ийм цогцын үйл ажиллагаатай